Дэлхийн эрүүл мэндийн байгууллага захин болон мобайл технологиг эрүүл мэндийн анхан шатны болон олон нийтийн түвшинд халдварт бус өвчний эрт илрүүлэгт нэвтрүүлэхийг зорж байна. Мобайл технологи нь хөдөлгөөнд хэрэгсэл буюу гар утас, өвчтнийг хянах багаж, хувийн дижитал төхөөрөмж, бусад вайрс хэрэгслийг эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ашигладаг арга хэрэгсэл юм. Эрүүл мэндийн болон технологийн компаниуд ашиглахад хялбар мобайл эрүүл мэндийн програм, мониторинг, багаж хэрэгслийг орон нутгийн болон дэлхийн зах зээлд нэвтрүүлж байна. Мобайл технологи гэдэг бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүнд хүргэх тухай юм. Хүн эмнэлэгт ирж тусламж үйлчилгээ авахын оронд эрүүл мэндийн салбараас техник аваад хүн дээрээ очиж үйлчилгээ үзүүлнэ гэсэн үг юм. Иймээс мобайл технологиг эрүүл мэндийн анхан шатны түвшинд ашиглах нь цаг хугацааны хувьд тохиромжтой байгаа юм. Одоогийн байдлаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг болон сумдын эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлдэг. Зарим байгууллагуудад Wi-Fi хүлээн авагчтай зөөврийн Android цусны даралт хэмжигч EKG буюу зүрхний цахилгаан бичлэг болон хэд тавин багажийг архаг халдварт бус өвчний эрт илрүүлэг, оншилгоо, менежментэд мөн жирэмсний хяналтанд хэрэглэж эхлээд байна. Бид халдварт болон халдварт бус өвчлөөс урьдчилан сэргийлэхэд ач холбогдолж байгаа. Учир нь хүн урт удаан эрүүл амьдрахад энэ төслийн гол зорилго орж байгаа юм аа. Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг, оншилгоо, хяналтын зохиц эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд Genexpert, хордовжилсан онцлогын тест, зөөврийн болон дижитал эрдэнэхэн зэрэг мобайл технологиг нэвтрүүлэх хэрэгцээ байсаар байна. 2014 оноос эхлэн Өмнөговь аймаг болон Сонгон найрхан дүүрэгт эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх стратеги хэрэгжиж байгаа бөгөөд хэмжилтийг дэмжихээр эрүүл мэндийн яам болон орон нутгийн засаг захиргаатай зөвлөлдсөний үндсэн дээр Сонгон найрхан дүүрэг болон Өмнөговь аймгийг зорилтод орон нутгаар тэр дундаа цаг хугацааны хүрээ, санхүүжилтийн хэмжээнээс шалтгаалаад Сонгон найрхан дүүргээс 2 хороо, Өмнөговь аймгаас 3 сумыг төсөл хэрэгжих хороо сумаар сонгожээ. Өмнөговь аймаг нь хөдөлгөөнд хүн ам ихтэй. Хөдөлгөөнд хүн ам нь шууд эмнэлгийн тусламж үйлчилгээг авахд бэрхшээлтэй байдаг. Тиймээс ч бид энэ аймгийг сонгосон. Энэхүү төсөл хөтөлбөрийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Өмнөговь аймгийн засаг захиргаа, Өмнөговь аймгийн эрүүл мэндийн газартай нэгт хамтран ажилласны үр дүндээр нэвтрүүлж байгаа юм аа. 15-аас дээш насны залуу, дунд, ахмад насныханд зөнхлөн тохиолдох халдвар болон халдварт бус өвчин, тухайлбал артерийн даралт ихсэх, зүрхний шигдээс, тархины цус харвалт, хоол боловсруулах замын архаг өвчин, бэлгийн замын халдварт өвчин, сүрьеэ өвчнөд эрсдэлтэй хүмүүс, түүнчлэн алслагдсан хөдөө, суурин газарт амьдарч буй хүмүүс, ядуу, хөгжлийн бэрхшээлтэй, шилжилт хөдөлгөөн орсон хүмүүсийг энэхүү төсөлд хамруулж байгаа юм. Энэ төсөл нь Монгол Солонгос улс хоорондын найрамдлын төсөл гэж хэлж болно. Алслагдсан нутагт амьдардаг орон нутгийн хүн амыг эрүүл байлгах зорилготой төсөл билээ. Энэхүү төслийн үр дүнд зорилтод сум, хороонд амьдарч буй иргэд төдийгүй тухайн орон нутгийн эрүүл мэндийн ажиллагсад мобайл технологиг ашиглаж сурах мэдлэг чадварыг эзэмшиж, эрүүл мэндийн мэдээллийн тогтолцоотой эрүүл таатай амьдрах боломж бүрдэж байгаа юм.